Сайн бацхан уу, намайг Төмраатрын Наранцал гэдэг Хэрэн сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар 16 дахь жилдээ ажиллаж байна. Хүүхэд гэдэг гэгэн ертөнц байдаг. Хүүхэд бүрээс аз жаргал, хайр инрэл, баяр баясгалан, инээмсэглэл, ахис дэвшил хамгийн том урам зориг өгдөг болохоор бусад мэрэгжлээс онцлог давуу талтай байдаг. Тийм болохоор энэхүү мэрэгжлийг сонгож, мэрэгчлээ дур сонирхолтой бахархаж ажиллая. Багш наран цэцэрлэл нь хүүхдийн зураг чадвараар дамжуулан танин мэдхэн хөдөлгөөг хөгжүүлэхэд анхаарч ажилладаг төрөлх зэрэгтэй багш юм аа. Бүлгийн хүүхдийн урлагийн авьяас, хөгжил хүмүүжил төлөвшил, хөгжлийн ахиц амжилтыг 20-23% агцтай ажиллан бэлтгэл бүлгийг 5 удаа төгсөн. Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 200 гаруй хүүхдийг элсэн оруулсан. Бага насны хүүхдийн бие бэлдэр, оюун ухаан, нийгэмшин хөгжлийг цогцорон дэмжснээр ирээдүйд өөртөө итгэлтэй бүтээлч нийгэмд эерэг хандлагатай иргэн төлөвшнө. Сургалтын шинжилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэмэлт сургалт болох STEM, AR дэвшлиг технологийн нэмэлт сургалтаар уялдуулан ажиллаж байна. Бүлгийн ялгаатай хэрэгцээтэй нэг хүүхэдтэй ганцаар засгийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан тохируулалт орчин бүрдүүлэн ажилласнаар бие даах, өөртөө үйлчлэх чадвар, багшийн заавраар сонсож биелүүлэх нийгэмшин чадварт нь тодорхой ахиц гарган хөгжлийн дэмжин ажиллаж байна. 2023 онд аймгийн цэцэрлэгийн 3 дугаар бүсийн заах аргач зэргийн манлайлал үйл ажиллагаанд хүүхдийн зураг чадварыг хөгжүүлэх сэдвээр 35 багшид өөрийн арга зүйгээ түгээн дэлгэрүүлсэн. 2025 онд аймгийн төрөлх урлагийн мэргэжлийн багш нарын бүлгээс зохион байгуулсан сайн сургалт үйл ажиллагаа нь сонирхолтой зураг сургалтыг шинэлэг арга зүйгээр зааж 38 багш нарт туршлага түгээн дэлгэрүүлж 20 дугаар байр эзэлсэн амжилт гаргасан. 2025 онд Орнод аймгийн хэл яриа мэргэжлийн багш нарын бүлгээс зохион байгуулсан үлгэрч багш үйл ажиллагаа нь Монгол ардын үлгэр ухаан төлөө үлгэрээр оролцож үлгэр ярих чадвараа нэмэгдүүлэн туршлага хоригдлуулсан. 2026 онд 3 дугаар бүсийн тэргүүлэг багш нарын сайн туршлага 2026 үйл ажиллагаанд нийгэм хөдлөл суралцахын чиглэлээр уураа алга болгохын сэдвээр ахлах бүлэгт үйл ажиллагаа амжилттай зохион байгуулж 48 багшид туршлагаа түгээн дэлгэрүүлж харилцсан туршлага солилцоо. Аймгийн математикийн мэргэжлийн багш нарын бүлэгт 3 дахь жилээ 3 дугаар бүсийн дэд бүлэг налагчаар 2025 оноос ажиллаж байна. Байгууллагын дэргэдэх Монгол хэл үндэсний бичгийн орон тооны бус зөвлөлийн ахлагчаар ажиллаж 29 багш ажилтны бэлгийн төвшин дахиад гарган ажиллаж байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилээс байгууллагын дэргэдэх Улаан цалмаа агш шатны хорооны дараагаар ажиллаж 10 багш ажилчдыг нэгүүлсэх мөнгөн медалаар шагнуулсан. Бүрийг аз жаргалтай, өөртөө итгэлтэй, хүн болгон төлөвшүүлэх нь сайн багш, сайхан ирээдүйн эхлэл юм аа.